За богцохынгийн намтра зураг төр хүлээсээ сайшруулагдаад байна. За ингээд ластуугийн учрын тухай гарч гараад тэгээд тусарсан баг. За учрыг баригч бодисодоо нэгэн аяг дахимлагээр 100-гийн гэгээний нүрийг хувилгаж хэтэрхий дахил өргөх хэмээн бошиг үзүүлсэн нь богдонховоо мөн бүдгөө. Тэр бошгийн зарлиг нь ямар хэмээн байсан. Хааны тэр зарилгаас тэндээс ялангуяа дөрвөл хүндлийг ихэд зохиох нь тэнцвэл үгүй бодисодоо аяг дахимлаг дорн зүгт хуйлж төрөх. Тэр нь нуус тарныг баригч бөгөөд их ёгзөр тэмдэгтэй нямбуу хэмээхийн хязгаарыг шүтсэн дээд их богдоно тийм бөгөөд нүрийг ч хуйлгаад дээд өргөл хүндлийг зохиох түүний өргөл хүндэл ихэд үйлэгч тэдгээр нь дээш хутагтан бодгос бүхэн ямагт хуврагууд улмуу хэмээн номлосон болоо. Тэрчүү дорн зүг нь ласаас дорн зонховогийн орон буй нямбуу хэмээхийн хязгаарыг шүтсэн хэмээх нь богд зонховогийн өчүүхэн цагийн нэр гунгай нямбуу хэмээх ба түүштийн орноо төрснээр нь жамбал нямбуу хэмээх тул түүнийг айлдсан буй. Нүрэгчөө хувилгаад хэмээсэн нь 100-гийн гэгээн дитэмгүй агснаас тэргүүнд нь алтан дитэм өргөсөн түүнийг айлдсан буй гэнэ. Нямбуу буюу зүрхэн гэдэгтэй нямбуу гэдэг нь хязгаарыг шүтсэн гэж хэлж байгаа нь бол нэр алдарт нямбуу гэдэг нэр орсон буюу зүрхэн хэмээх нэр орсон. Энэ юу гэж богд зонхын гэгээн баг цагта гунгай нямбуу гэдэг нэртэй байсан. Тэрний нямбуу мөн түүштийн орон буюу гандан майдар урхны оронд одоо энэ төрөл энэ зонхов гэгээн нэрээ оршиж угаад таалт болсны дараа гандан тэнгэрийн оронд жамбал нямбуу буюу манчар гарби гэдэг нэртэй бодисодоо болоо сууж байгаа гэдэг. Тэр нэр нь жамбал нямбуу гэх энэ хоёр талаар хоёулангаар нь айлдсан буюу гэж захирагчдаа тайлбарлаж байна. Нүрийг хувилгаад гэсэн нь бол одоо ластуугийн хоёр бурхан бол дитэмгүй байсан юм байна. За богд зонхын гэгээн бол тэр хоёр бурханд дитэм хийж өргөснөр одоо хүртэл тийм дитэмтэй байна. Богд зонхын гэгээн дитэм өргөжээ. За тэрийг бол бошиглж үзүүлсэн байна. Тэргүүнд нь алтан дитэм өргөсөн түүнийг айлдсан буй. Дээд өргөл хүндлийг зохиох хэмээсэн нь их ерөөлийг тогтоох үнийг айлдсан буй. Бас их ерөөл зохиохыг. Дээш хутагтан бодгоос хэмээсэн нь богдын шавнар маш олон хутагтан гарах хэмээсэн утга болоо. Богд зонховоор тэр мэт ерөөлийг тогтооснаас идүүгээ хүртэл завсарт нь нэжгээ тушаад тасарсан боловч олонхот нь тасралгүй дэлгэрэн орсоор буй гэж. Дунд нь тасрах нэг аюул тохиолдоход бол Монголын хаан бол түүнийг Алтан хаан тэрийг нь тасрах ажлыг буцаад нөхөж үргэлжлүүлэх үүрэг хийж гисэн одоо Монголын хаадууд бол тийм буян үйлцаач байгаа. Эдүүгээ дашрын 100-гийн гэгээний бүтээсэн учрыг товчийн төдөө үгүйсгүй. Одоо ласын 200 бурхан ямар анх яаж бүтээгдсэн бэ? Бүтсэн бэ гэдэг түүхийг энэ засарт бичээ гэж захарах биш үү? Тэр чүү анх бүтээсэн учир нь Шагмууны бурхан багш Шагмууны Зета хөвгүүний цэцэрлэгт буюу ялгуугч хөвгүүний цэцэрлэг гэдэг одоо тэр Ширавастын Аната Пентагийн хотол байсгалангийн хүрээ ялгуусан ялгуугч Зета хөвгүүний цэцэрлэг гэдэг гардаг шүү дээ. Тэр ялгуугч хан хөвгүүн гэдэг хэн хааны хөвгөлээд гэгэний ялгуусан хааны хөвлөө тэр хаан хөвгүүний нэрээр нэрлэгдсэн цэцэрлэг нөгөө хөвлөгийн эзэн Аната Пентагийн гомын саажиг итгэлгүй эдэн өглөхтийн хотол байсгалангийн хүрээ сүмийн тэр тэнд одоо бурхан багш залар сууж байсан. Ер нь олонхтой тэнд л залар суусан. Амаг ном нь одоо ерөнхийдөө тэгж хардаг шүү дээ. Шараваас Нянгочийн дочирчин буна одоо Шаравастын галгасан дах Аната Пентагийн хотол байсгалангийн хүрээ ялгуугч Чит хөвгүүний цэцэрлэг гэдэг гардгийн тэр одоо. За өөд бол суух буюу залар суух нэгэн цагт
Манчирвэр олон амьтны буян хураахын шүтээнийг байгуулгын учрыг айлтгсанд Манчирвэр задваа ус тэр үед айлтгаж гинэ одоо таны хөрөгдөрийг хойчдын шавнарт үлдээмээр бурхан багшийн амнаас гэрэл гараад тэгэхээр гэгэнээс гэрэл гараад амнаас гэрэл гараад эсрва бишнүү хурмост бишүү гурмалуу дөрвөн тэнгэрт тус бай гинэ. Эсрүүн тэнгэрт гэрэлэн тусч бишнүү тэнгэр буюу Шива тэнгэр туссан байна. Хурмос тэнгэр туссан байна. Бишүү гурмаа гэх тэнгэрийн их урлаач бишүү гурмаа энэ дөрвөлт бол дөрвөн тэнгэрт бол тусчээ. Тэдгээр бурхны айцаар самбаа бэлэг төрж бурхны дэрэгд ирээд өөр бус дор агуу их тустай болохын тулд шүтээн байгуулсгай хэмээн айлтгав. Тэндээс эсрва тэнгэрээр тэнгэрийн орны элдв эрдэнэсийг сугалуулад бишүү гурмаагаар тэдгээрийг нийлүүлэн хайлж Шакманы номын биеийн шүтээ нэгэн суврагныг бүтээвэ. Тэр сувраг нь эдүгэ үржин хандын оронд дагинсын шүтээн болж буй хэмээн. Тэндээс Бишнүү тэнгэрээр Лусын орны элдв эрдэнэсийг сугалуулснаар бишүү гурмаагаар Шакманы төгс жаргалангийн биеийн шүтээн их цаслаа хэмээх нэгэн бурхныг бүтээвэ. Намнан ганжинцоо гэдэг. Энэ бурхан нь эдүгэ гадаад далайд гариг одод тэргүүтэн хүмүүн бусдын дахлын шүтээн болж буй хэмээн. Энэ дэлхийд байдгүй юм байна. Тэндээс хурмос тэнгэрээр Индранил болон Тонго тэргүүтэн тэнгэрийн элдв эрдэнэс болон алт мөнгө сувд шүр тэргүүтэн хүмүүний элдв зүйл эрдэнэсийг цуглуулснаар бишүү гурмаа бэр Шакманы бурхан багшийн хувилгаан биеийн дүр их дунд өчүүхэн 3 шүтээнийг бүтээвэ. Түүнээс их нь бол Шакманы бурханы 25 насны биеийн хэмжээтэй эдүгэ 33-ны тэнгэрийн оронд тэнгэрийн шүтээн болж байдаг. Дундад нь Шакманы бурханы гэгэний 12 насны биеийн хэмжээтэй анхан дор хурмос бэр тэнгэрийн оронд залаад түүнээсээ үржин хандын орон, тэндээсээ энтгийн орон, тэндээсээ хятадын орнуудад заларсан бөгөөд эдүгэ ласын их 100 хэмээн алдарсан энэгүй. Өчүүхэн Шакманы гэгэний 8 насны биеийн хэмжээтэй улмаар балбын оронд заларсан бөгөөд эдүгэ ласын бага 100 хэмээн алдарсан энэгүй. Эдгээр шүтээнүүдийг Шакманы бурхан өөрөө 18 өрг айлдаж адилсны тул бодит бурханы гэгээнтэйгээ ялгалдаггүй маш их адисттэй буй. Энэ 200 шүтээнийг төвдөд ямараар залсныг учир нь Шакманы бурханы мэндэлсэн цагаан бичийн жил 1588 жил төгсөөд 89-р шаргачин үхэр жилд Төвдийн орны Шудрагуу багт Окторгуйн уул нэрт намрын соронзон хаан хэлж байгаа. Шудрагуу бат Окторгуйн уул нэрт хаан дор нэгэн хөвгүн төрвэ. Тэр хөвгүүний зулай дээр нь авид бурханы бие бодтой бүтсэн дагшин шинж хотол төгссөн бөгөөд тэрхүү цаг дараа гайхамшигтай олон тэмдэг болжээ. Тэр хөвгүүний нэрийг Төмөн ивэл Шудрагут хэмээн нэрийдвэ. Соронзон гомпан баг. Тэр хөвгүн 13 наснда хан дөрийн ширээнээс суусан бөгөөд тэр цагт 10 зүгийн хамаг урхад бодзодваа нар Окторгуйд ирээд Эрдэнэ хунхад бомбот аршааны усаар авшиг өгөн үлзий өгүүлж зэсхийн хурыг оруулвэ. Тэр орон нь эдүгэ гандан хийдийг байгуулсан энэ орон буй Төвдийн гандан хийдийг байгуулсан. Тэндээс тэр хаан бэр Томи Самбата нэр түшмэлийг энэ тогтоор илгээж эрдэм сургаснаар Төвдийн сав үсэг, шар үсгийг шин зохиогоод ванган мөргөл тэргүүтний хэдэн судрыг төвдөд орчуулвэ. Ванган чагж гэдэг нэртэй судрыг төвдөд орчуулсныг ванган мөргөл тэргүүтэн хэдэн судрыг төвдөд орчуулвэ гэсэн санскритээр орчуулсан баг. Энэ ташрамд хэлэхэд анх дугаар Заяагийн Лусан Бринлэ ламтан баг залуу наснаас энэ ванган чагж гэдэг судрыг 70 нас хүртэл уншсан. Энэ сударт маш их түүхийн сонсоод биширч уншдаг болсон.
Энэ судрыг уншдаг яаж тусаар юм уу? Миний ажил их сайн бүтдэг байсан гэж бас өөрийн намтартаа өгүүлсэн байлээ. Өөрийн бичсэн намтартаа, өөрийнхөө намтартаа. За тэндээс хаан бэр албат иргэн бүгдийг 10 цагаан буйнаар явах болон 3 эрднийг шүтэх ба майн унших тэргүүтэн сайн журмыг тогтоон журмаснаар шудрагуу бат өлгөн соронзон гом хаан хэмээн алдаршвэ. Майн унших журам тогтоосон тэр нь улмаар Монголд дэлгэрсэн нийтээрийн майн мэдэж уншихуулсан энэ буй. Тэр цагт Балбын орноо гэрлийн хуйг нэртэй хааны хүүхэн Брээгүди охин тэнгэрийн хувилгаан Төмөн нэрт авахыг Соронзон гомбын хатан болгон залвай. Тэрээр ирэх үедээ дээр өгүүлсэн Шигмүн бурхны гэгэний баг дүр Майдэр дарих болон Биндрээ эрдний Бадраяг эхлэн элдв зүйл эд таварын зүйлийг хаан эцгээсээ гуйж авч иржээ. Тэр бурхан багш нь хурамст бүтээсэн 3 бурхны доторх 8 насны хэмжээд Шигмүний гэгээ мөн бөгөөд Жүү Агшивая очир хэмээн Жүү мижид дурж буюу Жүү Агшивая очир хэмээн өгүүлдэг байж. Тэгэхээр одоо Балбын хааны охин бол тэр Төмөн нэртэй хатан бол Соронзон гом хааны хатан болж ирэхдээ эцгээсээ тэр бурхан багшийн үед бүтээгдсэн Шигмүн бурхан багшийн 8 насны хэмжээтэй бүтээсэн тэр дүрийг авчирсан эдвэг бол асын 100 бурхан Жүү мижид дурж гэж ингэж алдарсан байгаа юм байна. Майдэр нь бол Замбод төв дахин 2 том наслахын цагт 50 гараа бурхны шав Гэргэр нэрт хаан бэр улаан лимагаар бүтээсэн Гашаа бурхан бэр 18 айлдсан буй. Дарих нь зандангаар бүтээсэн бөгөөд энэ шүтээнүүд нь нааш ирэхийн замдаа хад ус тулалдсан бэрх газар өөрөө үүд бол заларч явсан ба гэрэл цацарсан тэргүүтэн гайхан шүтэй шүтээн буй. Биндрия Бадраяг нь хамаг хүслийг хангах чандам нүмэн бүлгөө. Тэндээс Төмөн гоо хатан бэр Биндрияягыг элдв эдээнээр дүүргэж эрдний ширээн дээр тавиад залбирснаар барагдашгүй эдээ ундаан тэргүүтэн гарвай. Олон улс төр тэдгээр эдээ ундааныг өгч их орд хаш байгуулвэ. Тэр ордын доторх орчин тойрны гэрүүд нь 999 тоот бөгөөд үзүүр дор хааны суух ордлууга нийт 1000 тоот бай. Тэдгээрийн гэрмэг хөвөөг эрднээр чимэх ба яруу дуут хонх болон тор ба улаан хүү арт жад тэргүүтнэр чимсэн хурамстын ордон луга тэнцвэ. Энэ орн хоньсон бозиудын сүл дуул бөгөөд энэ ордныг Ботолын орд хэмээдэг. Эдүгэ Далай ламын гэгээн заларч байдаг вэ. Тэндээс Хятадын Тантайсун хааны хүүхэн Ногоон дархийн хувилгаан Үүшин гүнж хэмээхийг хатан болгон залвай. Тэр хатан залрах үедээ Жүү Шигмүний гэгээн хийгээд эрдний эд таварын зүйлийг цаглагшгүй авч залрах болвэ. Хятадын хааны нэр Тантайсун хэмээх нь арслан хүчит хэмээсэн бөгөөд гүнжийн нэр Үүшин хэмээх нь далайн ланхай хэмээсэн буй. Энэ Жүү Шигмүний дээр өгүүлсэн хурамстын бүтээсэн 12 насны хэмжээд Шигмүний дүр бөгөөд эдүг бол асын их зүү хэмээн алдарсан энэ буй. Тэндээс хаан хатан гурвал бэр хамаг амьтан амарчхын тулд цөм бэрхийг тааж эдэн бурхнаа залбирсанд хааны биеийн хэмжээдүгэ сацуу Ариавалын дүрийг бүтээгээсүү хүссэн хэрэг өтмөх хэмээн нэгэн дуу хааствэ. Тэндээс тэнгэр нар дуртгаснаар шүтээний дотор залуу адист юмын зүйлийг олохын тулд Соронзон гом хаан бэр хөмсгний зузраас нэгэн гэрэл гаргавай. Тэр гэрлээс оюуны гарахын ором нэрт хувилгаан аяг дахимлаг гараад энтхийгийн өмнө зүгдэх удвал гэсэр нэрт хааны орноо хүрвэ. Эрд хувилгаанаар тэр хааныг сүсгэлүүлээд хаан ба олон цэргийг дагуулж Сингалын далайн хязгаараа хүрвээс хатан дор өөрөө бүтсэн
хасарван хонсон бодцоод бай. Хасарван жангараас буй ячгүй. Тэр хадын оронд элсний дээр олон заан хэвтэж байна бөгөөд тэдний дотор улаан хамарт нэгэн заан дорн зүгт хандан хэвтэж байв. Түүнд хаан зэрэг үгдээр заанууд өргөн дутаа байв. Тэр улаан хамар заан хэвтсэний доорх газрыг матнаар могойн зүрхэн нэрт зандан мод гарвай. Тэр модноо 4 судал байсныг дагаж хагалбаас гэрэл бадарсан 11 нүртэй Ария бол гарсныг аваад тэр зандангаас ч өчүүхэн авбай. Бус зандан модыг 108 бурхан бүтээ хэмээн тэр хаанд өгвэ. Тэндээс гоо ширшаа нэр зандан модыг аваар одбосов хорт могой ороож байна ажгүй. Түүний заар өсний үнэрийг тавьснаар могой нь зайлж одвэ. Тэндээс тэр зандан модыг огтолж авбай. Тэндээс удвал эсэр хааны хотын ойр Лянхуа хүрдэт хэмээх суврагын бомбоны дотроос 7 түншлэг нэрсний шарилыг нэгэн шин буюу халдмаг, нэгэн шанаг гिचх юм өдөр, нэгэн шин аваад ормыг нь бөглөж тамгадар тавьбай. Түүнээс далайн хойгдор хүрвээсүү нэгэн хэсэг өвс байсны өвс үрийн дээр бурхад суухыг үзээд түүнээс нэгэн хэсгийг авбай. Түүнээс Найрамжина мөрөний хязгаар хүрвээс элсний дээр олон бурхад суухыг үзээд элснээс нэгэн шин авбай. Тэндээс бодит модны навчилсуулан 8 их айдастай орны шороо болон энэ хэгийн орны олон зүйл их айдастай шороо чулуу тэргүүтнийг авч ирээд Соронзонгом хаана өргөвэ. Хаан бэр тэр Ария олын гэгээнээ дахил өргөж залбирснаар тэр бурхны зүрхнээс гэрэл гараад энтгэг болов хоёрын завсрын ойдох хайрын зандан нэрт нэгэн модноо тусвэ. Тэндээс хуйлган аяг дахимлдагвэр тэр модны дэргэд одвосов. Тэр мод нь 4 үйт бөгөөд 10 зүгт гэрэл засарч байна ажгүй. Түүний дээд үеийн дотроос намайг Мангал улс төр зал хэмээн дуун гарснаар түүнийг хагалсанд Одын нэрт Ария уулын бие гарвэ. Түүнийг Мангалын орноо залж тавьсан бөгөөд эдүүгээ болтол тэр зүгт амьтны шүтээн болж вэ. 2 дугаар үе дотроос үеийн нэрт Вачирван бурхан гарсныг Жамбул нэрт балгаснаа зал байв. 3 дугаар үеийн дотроос Жамал нэрт Манчар бурхан гарсныг энтгэг болбын завсар зал байв. 4 дугаар үеийн дотроос Утагт Лагшура бурхан гараад Төвдийн хааны ядан босгоо хэмээн айлцсанаар залж ирээд Соронзонгомб хаана өргөсөн бэлгөө. Энэ шүтээний эдүүгээ Ботолын орноо дахиж вэ. Тэндээс хаан бэр балвын дархныг авч ирээд зандан ба адистай шороо чулуу тэргүүтнийг далтгатаж улагчин үнэ ба цагаан ямааны сүүгээр зуурч тавиад залбирснаар огторгуй дүүрэн бурхад ирж түүний шингэвэ. Маргаадтар өглөө нүзвээсүү 11 нуурт Ария бол бурхан бүтэж байна ажгүй. Түүний хаан бэр дархан дор ийм зарлиг бодров. Энэ шүтээ маш гайхамшигт сайхан болсон ажгүй. Тийм боловч энтгэгээс залж ирсэн өөрөө бүтсэн Ария болва 7 бурханы шарилуудыг дотор нь оруулах эрэгтэй бүлгөө хэмээсэнд дархан бэр үүнийг үгтээсэн бос энэ өөрөө бүтчихвэ хэмээн айлдаг байв. Түүний даруй дээр бурханы зүүн хөлийн улнаас гэрэл гараад тэдгэр шүтээнүүдэд тусснаар тэр шүтээнүүд гэрлэр татагдж их нэгүсгч бурханы зүрхний тус дор шингэвэ. Бас ертөнцийн эрхэт болон Брэгү дохин тэнгэр Сарасвати их Амрита Гундали Хасарван дарих Манчар хаян хэрва нугуудыг бүтээвэ. Тэр цагт өрөн зүгийн саран хэмээх ойн дэргэд хорт ганц модны ёроолд хүмүүн бус жүтгэнүүд цуглаж ном үйлдгүүдээр тодорхойлохын завдлыг үйлдвэ. Түүний Ария болын гэгээн мөшөөсний амнаас нь хилэнт Амрита Гундали гараад эм адын орныг булааж учрын хүрээгээр тойруулан адислав. Нэгнийх нь үзүүрээс хаян хэрва гарсан бөгөөд түүний амнаас их гэрлийн галын зогц мэт
Аянгийн чуулган сацар нь тэтгэр жөтгөгдөд туснаар тэтгэр жөтгөгдүүд гадаад далайн чанд хязгаар хүртэл бүснэн дутаа бай. Сацарсан тэр хоёр бурхан эргэж ирээд өөр өөрийн биеийн дүрд шингэвэ. Тэндээс төмөн гуа хатанбэр давааны хошууны зүлэгт талд сүмийн эндэр байгуулсныг хүмүүн бусадвэр шөнөдөө оромгүй бултал эвдвэ. Түүнийг хаанд айлтгсанд хаан хатан сэлт үеийн мөрний хөвөөнд заларч очиад хаан бэр хурууны бүлзгийг огтор гуйдар хаясан нуурын дотор туссан цагт нуурын дунд гэрэл цацарсан нэгэн суурга байхыг бүгдээр үзвэ. Түүний хаан бэр эрүүл үлжит үгсийг айлдан дэвшмэд над утасвэр нуур дотор чулуу хаяснаар маш бат чулуун эндэр тогтвэ. Түүний дээр сүм баривчиг жөтгөдбэр эвдсэндэр гүнж хатан бэр хятадын 6-9-оор сайтар шинжлээ төвдийн энэ орон нь эм мангас гитргээ хэвтсэн мэт байдалтай газар бөгөөд үе мөрнүү түүний зүрхэн мэт орон байх тул түүний үе гишүүнийг дарах цөм босгох хэрэгтэй хэмээх тэргүүтэн засгаргын зүйлийг хаанаа айлтгсанд хаан маш их баясч хаан хатан гурвуулвэр гэр чулууны аман хэмээх газараа 7 хоног бүтээл бясалгал хийсэн дор манчир хоньсон бодисудаа уйж арьяавал очирван гурвуулаан илт үзэгдээд газар орныг адиславэ. Түүний хойно газрын гэмиг дарахын тулд эм арагшаагийн баруун мөрөн мэт газарт нь гаацал хэмээх сүм баривэ. Түүнээсээ зүүн мөрөнд Ирээн луугийн сүм, баруун хөлд нь Зангийн хөвөөний сүм, зүүн хөлд нь Оромбоо дангийн сүм бөгөөд дөрвөн мөчийг дарах дөрвөн сүм баривэ. Бас баруун дохойд нь Хөвгүүн усны сүм, зүүн дохойд нь Өмнө хадын сүм, баруун өвдөгт нь Гаваргын сүм, зүүн өвдөгт нь Бараа-Думзын сүм бөгөөд хязгаарыг номгдогч дөрвөн сүм баривэ. Бас баруун гарын адганд Хийг дарах сүм, зүүн адгандар Далайн зул хэмээх сүм, баруун хөлийн уланд Асрахуй үйл хэмээх сүм, зүүн уланд нь Мон орны сүм бөгөөд бас номгдогч дөрвөн сүмийг баривэ. Түүний хойно үе мөрөндөр чулуун эндэр бариад арцмодыг дэлгэж тавин тусын шавраар ийлж шавбэ. Түүний дээр цагаан ямаагаар шороо зөөж дэлгэснээр маш бат эндэр болвэ. Түүний дээр хуйлагаан үзэгдэлт сүмийн үүдийг буюу араасаа хурлан сүмийг өмнө өрнийн завсарт хандуулан баривэ. Энэ нь эдүүгээр Ласын их зуугийн сүм хэмээн алдарсан юмгүй. Бас гүнж хатан бэр түүний зүүн зүгт Арамочи хэмээх сүмийг баривэ. Газрын харшиллыг дарахын тулд чулуун арслан тэргүүтнийг хийж тавьбэ. Тэгэхээр чулуугаар арслан гэдэг чинь газрын гэмиг дарахын тэмдэг байх юм шүү. Анхан дор их зуугийн гэгэнийг Арамочидор тагсан бөгөөд баг зүг хуйлагаан үзэгдэл сүмд тагсан болов. Хойно Соронзон хаан 82 сүүдэр дээрэн Нирвандор үзүүлэх цагт хоёр хатан луга хамтар зуугийн гэгэний их дахил өргөж агуйг ерөөр тавиад өөрөө бүтсэн их нэгүсгчийн өмнө заларч очиод хан Хөвгүүн ба түвшмэд албат нар дор сургаа зарлиг болон ирээдүйн бошиг үзүүлэх зарилгийг олонтой айлдвэ. Хоёр хатан бэрчүү ерөөл болон сургаа тэргүүтнийг олон айлдаад их зууг хуйлагаан үзэгдэл сүм залаад баг зууг Арамочидор зал хэмээн айлдсан сүүлдэр хаан хатан гурвуулаа их нэгүсгч дор шингэвэ. Тиймд бол энэ их нэгүсгч нь Сингалаас залсан арьяавал ба элдв айдсыг цуглуулснаас бүтсэн арьяавал хоёул нэгэн болсны дээрээс хаан хоёр хатан сэлж шингэснээр 5 төгөлдөр их нэгүсгч хэмээн алдарсан буй. Хатны зарилгаар 200 зуугийн гэгэнийг сольж заасан нь эдүүгээ хүртэл тэр ёсороо дагсаар буй. Соронзон хаан бэр
Ласын зоогийн сүмийг байгуулсан жил нь Бурхан Багшийн гэгээн мэндэлсэн цагаан мөчийн жилээс 1613 жил төгсөөд 14 дэх харагчин үхэр жил бөлгөө. Энэ жил нь Соронзон гомбын 25-ны үхэр жил вэ. Зоогийн сүмийг барьсан үхэр жилээс 704 жил төгсөөд 5 дугаар улагчин дахиад жилд нь Бог Зонхоогийн гэгээн мэндэл төрсөн буй. Тэр мэтээр байгуулсан ласын сүм дотор дагсан шүтээн нь гүнж хатны залсан Жуу шогмоны Соронзон гом хаан бэр Говширша зандан болон Найрын зан намөрний ээлж тэргүүтнийг сүүгээр зурж тавьснаар өөрийн бүтсэн 11 нүрт хоньсон бодисуудаа буй Ариавал бурхан эдүүгээ 5 төгөлд ирэх нэгүсгч мэн алдарсан буй. ертөнцийн эрэхэд буюу Ариавал бурхан Бирэгүтээ охин тэнгэр тэргүүтэн Юсулва Төмөнгва хатан залж ирсэн майдар 8 аюулаас аврагч дарих нугууд нь энэ сүмийн шүтээний эрхэм буй. 11 нягурд Юсулыг анхан дор Ботологийн ордноо дахиж байснаас лас залахын цаг дор өөрөө нисч заларсан буй. Бус бас хаан хатан нугуудын нягур угаасан усан шингэсэн шороогоор бүтээсэн угаал зохиогч нарт майдрава алтан твдламын дотоо шүтээн байв. Сэрлэнба ламын дотоо шүтээн цагаан лямаагаар бүтээсэн аюуш хаан хатан гурвуулаа нүрэн угаасан лямха овоосон нэрт чулуу Бог Зонхын гэгээн дүр энэ нүү богд өөрөө амилан айлдсан буюу 18 бөгөөд үдсэн төдийгөр гэтлэхийн хөрөнгийг тавигч маш их адисттэй байв. Соронзон гомбхан 10 цацаж адилсан очирваа энэ нь үхэр дуурсгагч хаан бэр шашны гэвдгийн анхан дор ландар мэгэлж үхэр дуурсгагч хаан бэр шашны гэвдгийн анхан дор ласын шүтээнийг үгүй болохын санаагаар энэ очирвааны хүзүүнд дээс уюуснаар түүний даруй дээсийг уягч хүмүүний амнаас нь цусаар бөөлжин галзууран үхэд хийж унаад өхвэ. Түүнээс айж сүмийг эвдэн эс чадсны тулд маш их адистэд шүтээн буй. Гэрэл одарсан авидрхан чухал 8 бодисууд ба хилэнт мэнгэ давхарсан буюу товон мэвзэг. Бөгөөд эс цаг дор хятадын орноос 10 буман тоо цэрэг мордож төвдөд дор одсноор хэмбэрчүү дийлэн эс чадсан дор энэ мэнгэ давхарсныг хэвлий дотроос тоошгүй олон хувилгаан цэрэг гарсан эрд хувилгаанаар хятадын цэргийг хариусан маш их адистэд буй. Богд ламбаар ажилласан сарлагын эвэр. Энэ богд мялбар ажилласан сарлагын эвэр. Энэ нь мял богдын шав арайчин бэр энтгэгтэр сургуульд одоод буцаж ирэх цагт мял богдоор угтаж одоод лам шав буюу багш шав хоёулаа хамт явж атлаа. Зам дээр нэгэн сарлагын эвэр байсныг мял богд үзээд үүнийг ав хэмээжээ. Арайчин дургүй боловч багшийн зарилгаар авч явтлаа. Цогт ихийн тал хэмээх газар гэнт үүл гараад догшин мөндөр орсонд мял богд эврийн дотор орж суугаад хөвгүүнийг нааш ирж суу хэмэв. Арайчин харж үзвээс эвэр их болсонгүй бөгөөд мял богд баг болсонгүй бөө. Бас Дэвэн гараа бурханаар амилсан хоньсон бодисуудаа учир содоо Махаварити ширээ Соронзон гом хаан бэр 18 буюу амилсан 7 үдэм бурхан хотч 7 бурхан 5 язгуурт Соронзон гомбын хамраас гарсан шунхаар зурсан охин тэнгэрийн хөргийг дотор нь оруулсан охин тэнгэр Шагмун 16 баттгш буюу найдан Жуу ажшаа борон багш тэргүүтний олон богд нарын гэгээн дүр хийв авсан хэмээн алдарсан дарих. Энэ нь Пагуламбэр олон шүтээнд хадаг өргөөд нэгэн хадаг мотортаан үлдснийг барьж байтал энэ дарих бэр хутагтаа надад хадаг өг хэмээн айлдсанаар тэр мэт алдарсан буй. Баг бас Маха бодголваны бэр эхийг майн уншуулахын тулд дээснээс уяад хөдөлгөж байсан хонх бус бас Соронзон гом хаан нөхөрсөлтийн гэгээн дүр тэргүүтэн тоошгүй олон шүтээн буй. Дөрвөн зүгийн хүссэн хэрэг бүхэн гарахын тулд модны навчид багны дэргэд ном хийгээд элдв эрдний сан дарсан ба чандсын цэрэг болон ад зэтгэрийн хорлол амарлахын тулд могой толгойд багны дэргэд
догшин тарны сан дарсан болон эдээ ундааны сүм хийднүгэ төгсөхийн тулд малын хишиг өсгийг бичиж арслан толгойд багны дэрэг сан дарсан болон жилва тариа сайн болохын тулд лусын сүмд арднаа дива эрднийг могоон арьсаар боож тавьсан болон эд идээ дэлгэрхийн тулд Биндрия Бадрааягыг эдээгээр дүүргэж тавьсан болон хувцас жимиг эрдэнэ дэлгэрхийн тулд Замбала бурхны доор Дагшаа дива эрднийг Зээнэрт эрднийх арьсагт хийж тавьсан болон бас хэрэм болон баган тэргүүтэнд Манибадраа Бодисотвогийн сатиг болон Одонхын судрын үлгэр Ботолын ордны зураг болон Төвдийн хаан албат Баяр хүрэн үлжийн зураг болон ардын тижээх аршааны тусал хэмээх тэргүүтэн олон судар болон намтар садгуудаас гаргасан дүрсэлсэн зургуудыг ч маш олон цаглашгүй буй. Армочийн сүмдор тагсан шүтээн нь хурамстын бүтээсэн баг жуушагмууны Шарибатра Махамудгалваны хоёрын шарил заасан сувраг, богд өрөн 18 богдсон хуугийн гэгээн дүр, сайн галвын мянган бурхан багшийн 12 зохионгүй, очирван илтэд нохой хушууны модоор гол болгож бүтээсэн тангараг махгал тэргүүтэн олон шүтээн буй. Зуугийн сүм шүтээн эдгээрийг сахиусан нь зогт охин тэнгэр бай лам бурхан. Эдүүгээ ач тусыг өчүүхэн төдөө өгөөсгөө. Зуугийн гэгээнийг үзсний ач тусан нь Соронзонгон хааны зарилгаас нэгэнтээ үзээс муу заяаны хаалгыг хаах, хоёртой үзээс тэнгэр хүмүүний биеийг олоод нирваны хөрөнгийг байгуулах, гуравтай үзээс гурван хорын нисванаас амьрлаж бурхны гурван биеийн хөрөнгийг талбих хэмээн номлож байв. Сонссны ач тус нь адгуусны чихэндор зуу бурхны гэгээний нэрийг сонсгоосоо адгуусны биеэс гэтлэхийн мөр хөрөнгийг тавих, тэнгэр хүмүүн бээр сонсоосоо нирваныг олох, зуугийн эрдмийг сансны ач тус нь 5,000 галвт хилэнт өдөр арилаад онолын эрдмийг олох хэмээн номлож байв. Мөргөсний ач тус нь эргэтэн бүрэн бүтсэн сайхан өнгөт биетэй болох ба, олны сэтгэл тааламжтай болох ба, цаашаагдан өргөгдөх ба, олны дотор аюулгүй болох ба, тэнгэр хүмүүн нөгөөд баясах ба, их сүр жавхлант болох ба, бурхан бодисотвоо нар луга ханилах ба, эрх баялаг болох ба, амар заяаны амьтанд төрөх ба, түргэнээ бурхан болох хэмээн номлосон болтой. Зул өргөсний ач тус нь ертөнц дотор зул мэт гийгүүлэгч болох ба, хэргүй тэнгэрийн нүднийг олох ба, номдор мэргэн ухаантай болох ба, мунхагийн харанхуйг арилгах ба, тэнгэр хүмүүн төрж улмаар бурхан болох хэмээн номлосон болтой. Түүнчлэн Петр алт өргөсөн болон эргэлэг үйлсний тэргүүтний ач тус нь 10 хар тэргүүтэн хилэнц арилах ба, өвчин зовлон ад дотгор тэргүүтэн арилах болон урт наслах тэргүүтэн өссөн хэрэгүүд өтөх болон төрөл тутамдаа сайн төрлийг олоод ном үйлдэхийн сайн хувьтай болох ба, эцэстээ туулсан бурхны хутгийг олох тэргүүтэн ач тус цаглашгүй хэмээн номлосон болтой. Эдүүгээ голын залхамжийг өгөөсгөө. Тэрчүү үргэл дагагч нөхөс шавнар бээр одоо богдсонхын гэгээний тухай. Тэрчүү үргэл дагагч нөхөс шавнар бээр олон газар хэсэж явахдаар сэтгэл өчөөхөн хашрах болж энэ үеийн урдаас аглаг нэгэн шийд барихыг гуйн айлтгаж байсны дээр эс ласын их ерөөл үйлдэж байх цагт ноёд өглөгийн эзэн шавнар тусдаа хуучин хийдийн өргөх ба газар орноо өргөх болон шинэ барих үгээс дэмжлэг үйлцэхгүй хэмээн айлтгсан олон байснаа аль нь сайн болохыг их шидэд намхай жансан ламтнаа мэдүүлсэнд их шидэд ламбаар очирвааны гэгэнд айлтдаг бай. Түүний очирвааны айлтсан зарлиг нь бэрхшээл үгүй уулын хавиргууд дор эрхэм хатан уулын нүүр хандсан зөвхтөр үүр цаглашгүй хуврагууд хурх болмой манзуу гошоо зардаг болохгүй. Үйзэн амдуу хам хийгээд
Хятад Монгол улсын үлэмжтэй дахлын орон буйны чуулган хураангуй шүтээн үнэхээр айрий зоо амдуугийн зах тэргүүтэн бүхний аврал болмой үндсэн хийд хурлан уу 10 зүгтэр дэлгэрэх болмоо хэмээсэн болтой. Ихшээл өгөх уул хэмээсэн үү гандан хийдэг барьсан уулын байдал нь дитвийн байдалтай бөгөөд эрс соронзон гомбхаан төрийн ширээнээ суусан орн нь энэ уул мөний тул түүгээр айлтсан юм. Бас богдонхоо хувиар ласын зуугийн гэгээний өмнө дахил өргөж залбирал ихэд үлдээд зул шинжлэх ба газрын нэрийг бичээд гурил үрлийн дотор хийж өнгөрүү шинжлэх ба зүү шинжлэх тэргүүтний тэмдэг дор орд бүхний дотроос агалгийн их уул сайнны тэмдэг болсон бөгөөд манчрын гэгээн бэрчүү агалгийн их уул сайн хэмээн айлдвэ. Үүний учир ванвэр эрхшээлийн уул хэмээн бошиг үзүүлснээр богдын номын үс бүхэн зэтгүргүй өвөрийн эрхээрээ бүтхийн хэрэгүүд бөгөөд манчир түүнийг тодорхойлон зааж айлтснаар богдонхоогийн шашнаа учирч үнэн сүсэг олсон бүгдийг манчир урхан ажиллаж иш ондын сайн эрдмийг олохын хэрэг буй болоо. Манчир очирваа хоёулбар богд гой төрөлдөө гандан тэнгэрийн орноо төрөх өгөөд хойноос дагах шавнарт орчуу тус их болохын учир буйн тул хийдийн нэрийг төгс уйсгаланд гандан хийд хэмээн нэр өг хэмээн айлдвэ. Тэндээс ерөөлийн хурал тархсны даруй богдвэр цөөн шиг шавнарыг дагуулж агалагийн их уулна залраад шинжилвээс газрын шинж болон окторгийн шинж өгöd маш сайн бөгөөд номлох үтээх номын үс ба хэрэгтэн эд тавар тэргүүтэн хотол төгс дэлгэрэх тэмдэгт орон мөн хэмээн айлчгүй. Хад бүгдчүү өөрөө бүтсэн бурхтын дүрс болон үсэг тарин ба бурхтын мотрын тэмдэг хязгаашгүй буй ажгүй. Түүний нэгэн шавбээр энд ус өчүүхэн жухаг ховор байна уу хэмээсэн дор богдвор хажуугийн нэгэн хадыг хуруугаараа зааж үүнээс ус гарах хэмээн айлтны даруй тэр хад цав гарч хагараад түүний завсараас маш сайхан ус сурсч гарвэ. Энэ усыг аршааны булаг хэмээн нэрссэн бөгөөд эдээгүй хүртэл хийдийн хуврагууд үүнээс зоогож байдаггүй. Эрцэгт Анабад далайн эзэн Лусын хаан барь Шагмун бурхны гэгээний нэгэн лав өргөснийг Маха Мадгул байны дор сойрхож өрөв. Үүнийг түртхийн уулнаа нууж тавигтун ирээдүйдээр Лямхаан үнэр төгөлдөр аяг дахимлаг энэвэр сангаас гаргаж ахуй хэмээн Венгорд үзүүлсэн лаваа хийгээд дүүнлэг ойр нэгэн хатан дор эрлэг номын хааны нүрийн дүрс байсан луга хоёулыг улс төр үзүүлэлгүйгээр сангаас гаргаж авбай. Энэ хоёр адистэй шүтээнийг хатнаас гаргаж авсан нь судар тарны ном дэлгэрэх тэргүүтэн маш их учир буй өгөөд хатнаас авсны ором нь эдвүгэ хүртэл тодорхой буй. Түүний хойно судар тарин хоёулаас номлосон ёсоор газрыг номогдохын зан үйлийг дэдэрэнгүй үйлдвэ. Шавнырын Ахмад Вина баригч Давжансан лам жалцуу дарам римчний гэгээн хоёултан дор шүтээний сүм ба хурал хурах сүм богдын суух орд нугуудын газарва хуургуудын гэр тэргүүтний янзуудыг зааж хайрлав. Түүнээс богдвор хаврын ихэн үед Сираж хийдэн дор заларч аймаг савыг мэдэгч 600 хэртэй хуургуудад үндсэн бэлэг хийгээ шагшаавуудын бүлэг ба манчрын бүтээл хаан сайн нэрт мөрийн зэрэг тэргүүтэн судар тарны номуудыг олон номлов. Түүний хойно гэгээн эрдэн сайн буянт ламбэр их шамдлаар залбирсан дагаар хаврын сүүлгэрд богдонхоогийн гэгээнтэн 200 хэртэй шавнар сэлтэд зэсүүлийн бумчин хэмээх хийдэд заларвэ. Гэгээн эрдэн сайн буянт лам болон их Убайдина хаан сайн ялгуулсан лам эхлэн Дилбагийн орны харьяат даяанч нар болон олон хуврагууд хийгээд бус аймаг савыг баригч олон мэргэд хурсан нугуудад мөрийн зэрэг тэргүүтэн олон ном номлов. Энэ үед гавж дарам мэрэнчний гэгээн болон Вина баригчийн гэгээн эхлэн богдын шавьяас 500 хэртэй хуврагууд агалагийн их уулан дор одоод төгс уянд тийм ялгуулсан гандан хийдийг байгуулахын үйлийг эхэлж үйлдвэ. Түүний бус зүгийн өглөгийн эзэд ба ойр орчны шар хар ноёд эхлэн их баг бүгдээрээ сүсгээрийн хамжлага хийх тэргүүтэн хэмжээшгүй баясан дуршгүй лугаас элтээр бүтээснээр мөн тэр жилдээ шүтээний сүм хурлын сүм болон богдын суух орд эхлэн
Лам нарын суух орд хуврагуудын байшин сэлт нийт 70-аад илүү хэртээг барьж төгсөв. Байшингийн орон засаж тавьсан нь 100 тоотон илүү болов. Тэр ч олон хорд байшингуудыг барих өдөр тус тусад нь Венагаас номлосон ёсоор анхандар орныг шинжлэх ба шинжлээд хуврагуудаар айлтгах ба тэндээсээ хуврагуудаар сойрхол өгөх ба гарын үйлчийг тавих болон чулуу өргөхийн хязгаараас болсон эдээний гэр ажиллах ёсон болон байшингийн хэмжээнээс илүү гаргалгүй барих тэргүүтэн маш ариун Венан ёсныг гарын авалгаар бариулснаар байшинг барихын үйлдвэрийн төдийхнөрчүү шашны зөв ёсыг тодорхой болгон зохиов. Тэр сум барих өдөр нэгэн их хадыг эвцний дотроос эрт Девонгор бурхны үед даяанд суусан хоосон чанарыг онсон нэгэн их егзөр гарчээ. Тэрээр тэдгээр үйлчний чулуу хагалгын дуунаар Даяан тэгш агуулснаасаа сэрээд Девонгор бурхан хаан сууж байна вэ хэмээн асуусанд тэдгээр үйлчинбэр Нирван болсон болгүй хэмээвэ. Тэр бурханы өглөгийн эзэн Гэргэр хаан сууна хэмээхэд тэр ч үгүй болоо. Тэр цагаас эдүгээ хүртэл маш олон мянган жил болсон буй. Эдүгээ энэ үед нь Шагман бурхан багшийн Шагмун бурханы шашин оршиж байхын үе бүлгөө хэмээж өгүүлмэгц тэр бясалгалж огторгууд нисэж гараад биеэсээ гал бадруулснаар зохиц бийн гал болон түлэгдээд Нирван боллоо хэмээн мүү. Тэр цагт олгын ноёмбор бог зонхын гэгэнийг заснаар олгын самданлан хэмээх хийж заларч зуны яр хайлан хурлыг тэнд сахив. Олгоогийн гэгээн даггүй тэргүүтний олон хуврагууд луга бүгд өдөр олон номл бай. За ингээд завсарлаа. Тэгээд тэр сая нэг хатан дотроос нэг бясалгалж гарсан гэдэг ийм домог байдаг. Тэгээд ард олны донд одоо домогдод ижирсэн. Одоо энэ зүйл яг ингэж нөгөө чулуу хагалж утархаар сэрээд энэ тэр Девонгор бурхан бурханы үе юм байна шүү дээ. Девонгор бурхан Кашиба бурхан хаан байна вэ гэсэн. Тэр бурхан Нирван болсон. Тэгвэл тэр бурханы өглөгийн эзэн байсан Гэргэр хаан байна гэсэн. Тэр ч үгүй болоод эдүгээ Шагман бурханы үе оршиж байна гэнгүүт шууд огторгууд нисээд тэгээ би энэ бол тэнд агаар огторгоо шатаад тэгээ өөрөө бол Нирван авдаг явсан. Тэгээд одоо ардын донд яриа байдаг нь бол Даман домог ус өгөөч гэд хэлсэн. Тэгэхээр нь ус өгсөн чинь Девонгор Кашиба бурханы үеийн сүүний амтанд хүрэхгүй ус байна гэдэг хэлсэн гэдэг тийм домог яриа байдаг. Тэгэхээр одоо аливааны чанар бол он жил удах тусмаа газрын шимбэл он жил удах тусмаа муудаж байдаг гэсэн утгатай юм. За ингээд одоо энэ дээр бол богцонхын гэгээн өөрийн орон хийд байгуулсан тухай түүхүүд гарч байна. Одоо цааш үргэлжлэн гарах байна. За тэр ласын ёроолыг байгуулчаад байх үед шавнар нь одоо богцонхын гэгээг загаж одоо энэ тэнд сүм хийдээр явж одоо энэ тэнд урилга залгаар л тодорхой өөрийн гэсэн хийд сүмгүй ингээд яваад байсандаа бол шавнар нь одоо жоохон хаширч одоо дандаа л явж явах одоо нэг сууй гэж шавнар нь багштай одоо богцонхын гэгээг тайлтгсан байна. Эдүгээ ер нь сууцгаар богцонхын гэгээг ч одоо нас нэлээ хэвэж. Тэгээд тэнд байгаа бас ласын ёроод ирсэн одоо олон хар шар нийт олон болон зарим ноёд одоо өндөр хэрэгэнт лам хуврагуудаас бол танд одоо тэд нар бол зарим нь хийд зүм өргөсөн. Та манай хийдийг эзэмш. Ноёдууд нь болохоор та манай нутагтаар хийд бэр. Тэгвэл бид одоо дэмжин туслана гэдэг зүйлүүрээр тал талаас богцонхын гэгээнд бол айлтгсан байна. Тэгээд тэгэнгүүт богцонхын гэгээн бол намхай жанцсан ламд айлтгахад хаана хийд зүм барих вэ гэдээ айлтгахад намхай жанцсан лам бол Очирва нурхан залбирснаар Очирва нурхан одоо эдүгийн төвдийн гандан хийд байгаа тэр газрыг зааж өгöd. Тэнд байгуулвал их тустай юм байна. Хожим хойно олон амтан чиний ном шашинд одоо судалж чиний номын ёсыг үргэлжлүүлэх ийм одоо үйлс дэлгэр хийх юмдаг байна гэж
иш ушиг үзүүлсэн учраас ганы хийдэг тэгж аглаг газар барьсан ийм төвхтэй байна. Гэх мэт гарлаа. За ингээд намтар дууцсан буян бид бүгдийн сэтгэл үндэсэнд оршиж амаг олон амьтан амар жаргалантай юу сонсон хэрэг өгөх болтугай гэж хэрүүлдэг.